Соёл урлагийн ажилтны өдөр 2019 үйл ажиллагаанд соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтаар эхэллээ. Соёл урлагийн салбар байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар ажилтнуудын нийгмийн хариуцлага манлайллыг өргөжүүлэх, соёлын ажилтны мэргэжлийн арга зүйг дээшлүүлэх, ур чадварыг тодруулан урамшуулахад энэхүү үйл ажиллагааны зорилго чиглэж байна. Энэ утгаараа боловсрол соёл урлагийн салбарын 2018-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтүүд мэдээлэл хийж харилцан санал солилцлоо. Энэхүү үйл ажиллагаанд хөдөөгийн 16 сумын соёлын төвийн эрхлэгч хөгжмийн баш, номын санч нарын төлөөлөлжээр гаруй хүн оролцож байна. Гол нь энэ наадмаараа энэ баярынхаа өдрөөр яах юм бэ гэхээр соёл урлагийн байгууллагад ажиллаж байгаа хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, соёлын төвийн эрхлэгч хүртэл өөрсдөө хоорондоо ур чадвараараа өрсөлдөх ийм өдөр болгон ингэж өргөжүүлэн зохион байгуулж байгаа. Энэ бол зөвхөн соёл урлагийн байгууллагыг шалгаж шалгуулад байгаа зүйл биш. Соёл урлагийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнаа холбоо хаагчид өөрсдөө урьж харуулах боломж, тэр хэдийг урамшуулах хөшүүрэг гэж ингэж ойлгож энэ баярыг энэ жил тэмдэглэж байгаа. Ховд аймгийн соёлын салбарт 19 байгууллагын 200 гаруй ажилтан соёлын мэргэжилтэн ажилладаг. Эдгээр байгууллага хамт олон жилдээ дунджаар 1700 орчим арга хэмжээ зохион байгуулж, давхарцсан тоогоор 300 мянга гаруй иргэнд соёлын үйлчилгээ үзүүлдэг байна. Соёлын байгууллагын ажилтнуудын өмнө тулгамддаг зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс 2018-аас 2019 онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар соёлын салбар чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллажээ. Тэр энэ 2018-19 онд бол боловсрол соёл урлагийн салбарт тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтад том бүтээн байгуулалтад ажиллаж хийгдсэн. Дуут сумын соёлын төв ашиглалтанд орчлоо. Дөрвөн сум цэцэг шумыг ашиглалтанд авах гэж байна. Дараа жил энэ жил барилгын ажил хийсэн буян сум, мөнх хайрхан сумын соёлын төвийн ажил эх 20 онд ашиглалтанд орохоор үйл ажиллагаа явж байна. Энэ нийлээд 6.9 орчим тэрбум төгрөгийн барилга байгууламжийн ажил бол хийгдэж байна. Тэгээ 2018-19 онд бол мөн боловсрол соёлын ухааны яам болоод аймгийн орон нутгийн хөгжлөөс тэр дундаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд батлуулсан олон үндэсний угсаатны өв соёл хөтөлбөрийн хүрээндээ нийт 320 орчим сая төгрөгийг энэ соёл урлагийн салбарын орчин нөхцөлийг сайжруулахад, соёл урлагийн дараах хэмжээг явуулахад, соёл урлагийн байгууллагад ажилладаг ажилтнаа холбоо хаагчдын техник тоног төхөөрөмж хангалтыг нэмэгдүүлэхэд зарцуулсан байж байгаа. Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн засаг даргын тамгын газар, боловсрол соёл урлагийн газар, Монголын соёлын ажилтны хөгжлийн эрен холбооны ховд салбар зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.